За энэ өглөөний урилгыг хүлээн аваад эртлийн студид зорж ирсэн зочин бол Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын шинжээч Туяа байна. Танд өглөөний мэнд төргий. Тэгээ сарын эхэнд бол яг энэ Монгол улсын эрүүл мэндийг хариуцдаг тийм томоохон яамнаас нэг төлөөллийг оролцуулаад нийт эрүүл мэнд гэж юу юм бэ? Одоо манай Монгол улс даяар одоо бүх ард иргэдээ бас шинжилгээнд хамруулна гэсэн засгийн газраас ийм шийдвэрүүд бас гараад эхнээсээ явж байгаа шиг байна. Энэ талаарх одоо тайлбарыг та нэг сонсогчтой тайлбарлаж хэлвэл ярил. За бидний хувьд бол эрүүл мэндийн яамны зүгээс одоо Монголынхаа нийт хүн амыг одоо урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үйлчлэг шинжилгээ онцлогоонд хамруулахын үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Энэ маань болохоор Монгол улсын одоо алсын урт хугацааны хөгжлийн бодлогоолох алсын хараа 2050 дээр мөн одоо иргэн бүрийгтэй 2 жил тутамд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үйлчлэг шинжилгээнд одоо хамруулж хэвшүүлдэг болгох ийм одоо зорилтыг дэвшүүлсэн байгаа. За мөн одоо Монгол улсын засгийн газрын 2020-оос 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд мөн одоо энэ урьдчилан сэргийлэх үйлчлэг онцлогооны одоо тогтолцоог бэхжүүл сайжруулах ийм одоо зорилтууд одоо дэвшүүлэн ажилласан байгаа. За тэгээ эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд одоо бид бүхэн маань одоо энэ оны 5 сарын 1-ээс эхлэн одоо орон даяар одоо энэ хөө урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үйлчлэг шинжилгээ онцлогоог бол эрчимтэй эхлүүлэхээр одоо бэлтгэл ажлыг нь хангаад байгаа. За энэ хүрээнд болохоор эрүүл мэндийн сайдын одоо А139 дугаар тушаал одоо батлагдаад энэ тушаалаар болохоор хүн амыг нас хөөс эрүүл мэндийн эрсдэлтэн суурилсан одоо зөнхлөн тохиолдох халдварт болон халдварт бос өвчнөөс одоо сэргийлэх энэ одоо үзлэгийн одоо товлол давтамж за мөн насны бүлгээр нь одоо ангилсан ийм одоо тушаалыг одоо батлан гаргаад байгаа. За тэгэхээр энэ хүрээндээ бол 0-5-наас мөн 6-аас 17 насны бүх хүүхдүүд за мөн түнчлэн 18-аас дээш насны бүх иргэд маань одоо энэхүү үйлчлэг шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой болж байна. За хүн болгон хамрагдана чинь одоо жишээ нь бол яг дүүргээр хамрагдах уу одоо аймаг сум орон нутагт амьдарч байгаа хүмүүс яг хаана яаж бүсийн шинжилгээнд хамрагдах уу эсвэл нэгдсэн эмнэлэг дээрээ гэх үү өрхийн эмнэлгээр дамжих уу гэдэг мэдээлэл нь ямар хөө ерөнхий мэдээлэл байна. За тэгэхээр ер нь бол энэ урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үйлчлэг шинжилгээ онцлогоо маань одоо өмнө нь бас хэрэгжижсэн байгаа. Бүр анх бол 2016 оноос эхлэн хэрэгжээд 2018 онд бол эрүүл мэндийн сайдын 420 дугаар тушаал за мөн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дугаар тогтоолоор ингээд санхүүжилтийг шийдвэрлээд энэхүү үйлчлэг шинжилгээ онцлогоо маань орон дээр бол хэрэгжиж явж байсан. Гэхдээ энд бол 18-аас дээш насны иргэд маань хамрагддаг байсан. Гэвч одоо манай иргэдийн одоо энэ хамрагдалтанд одоо энэ үйлчлэгтэй хамрагдах итгэх маань маш сул байсны улмаас за мөн одоо 21 онд бол ковид-19 халдварын улмаас бол мэдээж эмнэлэгт очих одоо хүмүүс иргэдийн одоо тоо цөөрсөнтэй холбоотойгоор энэ үйлчлэгт хамрагдалт бол харьцангуй бага байсан. Тэгэхээр иргэд маань одоо энэ 5 сарын 1-ээс эхлээд одоо энэ урьдчилан сэргийлэх үйлчлэгтэй хамрагдахтаа за насанд хүрэхэд бол ихвчлэн одоо өрхийн эмнэлэг дээр очиж эрсдлийн үнэлгээг хийх боломжтой. Хүүхдүүд бол одоо өрхийн эмнэлэг болон анхан шатны тусламж үйлчилгээний эрүүл мэндийн байгууллагуудад очиж одоо үйлчлэг шинжилгээ онцлогоо хийх юм бүрэн боломжтой байгаамаа. За ойлголоо. Тэгэхээр ер нь эрт илрүүлгийн ач тус та яг халдварт бос өвчний эрт илрүүлгээ хариуцсан шинжээч гэж байна. Тэгээд манай монголчуудын хувьд эрт илрүүлгийн ач тусыг хэр сайн ойлгодог хүмүүс вэ? Тийм ээ. Эрт илрүүлгийн ач тус бол мэдээж маш одоо ач тустай гэдгийг бол бид мэдээд байгаа хэрнээсээ хэр ухамсартай хандж байна. Тэгэхээр манай иргэд маань бас энэ эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үйлчлэгийн ач холбогдлыг бас зөвөр сайн ойлгож ухамсарлаасаа гэж бодож байна л да. За энэ эрт илрүүлгийн гол зорилго нь болохоор одоо харьцангуй эрүүл гэж өөрийгөө бодож байгаа хүн амын дундаас одоо энэ үйлчлэг шинжилгээ онцлогоо хийснээрээ тухайн өвчний эрсдэлт хүчин зүйл те. За эрсдэлт хүчин зүйл үүний дотроос мөн одоо өвчин эмгэхийг илрүүлэх ийм зорилготой байгаа. За тэгээ энэ эрт илрүүлэг хийснээр хүний амнаас амьдралын чанар те цаашлаад одоо хөдөлмөрийн чадвар алдалтаас сэргийлээд өвчнийг эрт илрүүлснээр улмаар одоо амь насыг нь хамгаалах, за мөн амьдралын чанарыг сайжруулах, дундаж наслалтыг үргэлжлүүлэх, эмнэлгийн ачааллыг бууруулах, за мөн цаашдаа учрах одоо санхүүгийн одоо энэ дарамтаас одоо сэргийлэх ийм одоо ач холбогдолтой шинжилгээ байгаамаа. Тэгэхээр иргэд маань мөн одоо энэ ач холбогдлыг одоо бүрэн гүйцэд ойлгож одоо урьдчилан сэргийлэх үйлчлэгтэй бол тогтмол хамрагдаж хэвших нь бол тун чухал байгаа. Манай орны хувьд бол одоо халдварт болон халдварт бус өвчнийг бид нэр одоо зөнхлөн тохиолдох яг нас
болон одоо эрсдэл хүүсийн онцлог дээр нь тохируулаад бид нар энэ хүү үзлэг шинжилгээг бол одоо сонгосон байгаа. За халдварт бус өвчний хувьд бол өвчлөлийн төвчнөр бол одоо хамгийн түрүүнд одоо амьсгалын замын өвчнүүд орж байгаа. Дараа нь хоол боловсруулах, за тэгээ шээс бэлгийн замын өвчнүүд, за тэгээ зүрх судасны өвчин, тэгээ осол гэмтэл гадны шалтгаантай өвчнүүд байгаа. За мөн халдварт өвчний хувьд хавдрын хувьд бол биш нас баралтын ард эрт нөхөн амын одоо нас баралтын төвчнөр бол хамгийн түрүүнд бол зүрх судас одоо хорт хавдрын одоо өвчнүүд одоо тэргүүлэх шалтгаанууд болдог учраас бид нар одоо энэ өвчнөдөө чиглэсэн. За тэгээд насны ангиллаар нь за мөн өвчний одоо тохиолдох нас гэж байгаа тийм нас за мөн эрсдэлтэн хүүстэнд тулгуурлаад энэ хүү одоо үзлэг шинжилгээний товлолыг гаргасан байгаа. Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн яамнаас энэ үнийн бодлого дээр одоо та хэд ерөнхийн нэг юм жишгийг дээд хань шигч гэдэг юм уу тогтоож өгдөгөө. Одоо би юу гэж асуух гээд байна вэ гэхээр улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд бол маш их одоо нэг ачаалттай байдаг, удаан хугацаанд явдаг. За тэгээд яг эд бидний үеийн ажил эрхэлдэг залуучуудын хувьд бол нэг өдрийн хугацаа ажилласаа чөлөө аваад шинжилгээнд хамрагдчихэхэд ямар ч боломжгүй байдаг штэ. Хэд дахин явж иж очиж авдаг. За тэгээд яарад хувийн эмнэлэгт өглөө гэхэд ханш маш өндөр. Өнөөдрийн бидний цалинтай харьцуулахад бол харьцуулшгүй үнэтэй байдаг. За тэгээд бүх насныхан үйлчлүүлдэг энэ шүдний эмнэлгүүдийн ханш байна. Нэг шүд одоо ингээд эмчлүүлээд янзлуулахад 100 мянга бол багтдаг үн болсон байна. Тэгэхээр энэ үнийн бодлого дээр яам тодорхойлж өгдөггүй. Энэ ямар одоо бодлогоор явдаг бол? За урьдчилан сэргийлэх эртэлрүүлэх үзлийн хувьд бол энэ маань одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс одоо тогтоосон тарифын дагуу бол санхүүжид энэ тусламж үйлчлэх хэмээр нь явдаг байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр маань бол энэхүү эртэлрүүлэх үзлэгүүдэд бол үн төлбөргүй хамрагдахын бүрэн боломжтой байгаа. Өмнө нь бол 2018 онд батлагдсан одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19-р тогтоололоор бол нэг хүн насан турш нэг хүн бол дунджаар 43-аас 72 мянган төгрөгийн одоо хооронд одоо 11 төрлийн одоо шинжилгээ үйлчлэгээ онцлогоо шинжилгээ хийлэгдэг байсан. За энэ удаад бид нар бол харьцангуй шинжилгээний тоог нь бол өргөжүүлсэн байгаа. Тэгэхээр бол эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүн бол даатгалаараа одоо энэхүү үзлэг шинжилгээ онцлогоонд бол үнгүй хамрагдах. За хүүхдүүд бол мөн одоо өрхийн эмнэлэг дээр очиод одоо анхшдны эрүүл мэндийн байгууллагуудад очиод мөн одоо шүд хараа мөн бусад одоо эрсдлийн үнэлгээг хийх юм бүрэн боломжтой байгаа шүү. Даатгал дээр бас нэг тодорхойлох зүйл байна. Яг нэг өөр тулгамдсан зүйлээ л асуугаад байгаа. Тэгээд эргэн тойрны надтай адил асуултаа хүмүүсээс эндээс хариултаа олоод авах байх л та. Төрсөн ээжүүд дахиад нэг юм даатгалын үйлчлэгээ авах гэхээр та төрж исэн байна. Тэгэхээр одоо энэ жилдээ бол даатгал одоо хамрагдах боломжгүй гэсэн хариултуудыг сонсдог. Тэгэхээр даатгалын тухай нэг иргэний жилийн одоо нөгөө даатгалын хэмжээ нь хэдэн төгрөг байдаг бол? За тэгэхээр одоо бол нэг иргэн сайн дураараа төлж байгаа даатгал маань жилдээ нэг сарын төлбөр нь сарын хураамж нэг 4000 ингээд жилдээ нэг 50 орчим мянган төгрөгийн одоо хураамжийг төлж байгаа. Гэхдээ энэ одоо даатгалаа төлөөд авж байгаа үйлчлэгээ маань бол тэрнээсээ илүү хэд дахинтэй хөнгөлтэй юм за хөнгөлтөө тусламж үйлчлэгээд ингээд авж байгаа эргэж авж байгаа тусламж үйлчлэгээ маань хамаагүй одоо үр өгөөжтэй хамаагүй ач холбогдолтой тусламж үйлчлэгээ байдаг. Жирэмсэн эхчүүдийн хувьд бол энэ дээр бол нэг асуудал байхгүй гэж бодож байна. За эфирийн шууд утсыг бол одоо чөлөөлсөн байгаа. Тэгээд сонсогчд маань өглөөний зочноос асуух асуултаа байвал эфирийн утсанд холбогдож бас асуугаарай гэж одоо хэлэх байна. 30-22 дугаар явцаар бид сонсогч та бүдийнхэн дуудлагыг хүлээж авч байгаа. За мөн Монголын радио гэсэн пэйж хуудсанд нэгдсэн сонсогчид сэтгэлдээ бидэнд бас санал хүсэлтэд ирүүлдэг асуух асуултуудаа асуудаг. За яг өнөөдөр студид ирж сонсогч та бүхэнд мэдээлэл өгж байгаа энэ эрхэм зочин бол эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийг хариуцсан шинжээч, нийтийн эрүүл мэндийн газрын шинжээч Туяа оролцож байгаа. За эхний сонсогч бидэнтэй холбогдсон байна. За та чивчээ зүвч. Та бүхний амгалан ажиллая. За. 2-3 асуулт тавья. За. Эрүүл мэндийн даатгал бидний шууд эштээр үйлчлэх зүйлс өгшөө одоо өндөр настай байна шүү дээ. Тэгээ өнөө Соёнгол нэг бас эмч яринжээ. Тэр нь одоо гэрээр эмчил эмчлүүл болон 4 янзаа яагаад ажилласан. Тэгээ одоо манай өндөр байдгүй. Гэрээр одоо гэр бол тогсог цэвэршүн гэрээр нэг тариа гэдэг гэрээр нэг тийм хийгээд үгүй. Гэрч юм аа хийж. За тэгээ эмийн өндөр настай хүний эмийн одоо хүндэр эмээ юу гэдэг жаахан багтж өгөх гэдэг. Энэ хөрөхгүй одоо ингээд энэ эмийн энэ бүгд наас хүлээж авахгүй маань. Эмийнхээ дүнд хөрөхгүй байна.
Ингээд хой тормоогоос урд тормоогоо нөхсөн худлаа ярьдаг, худлаа инээдэг ажиллаа. Одоо бажмаар маань хөрс өгдөг эренхүүлэгчийн буйнаар нэлийн тунгаас өгч байгаа даа нард юм. За холбогдсон танд За баярлалаа. За сайн нэмэн сонсогчдод бол эмний үнэтэй холбоотой бас өөрийнхөө жоохон бухимдлыг илэрхийлж явах шиг байна. Тэгээд мэдээж одоо эм тариф үйлчилгээтэй эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой энэ эм тариф үн тарифын асуудлыг бол эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс баталсан тэр үн тарифын дагуу үйлчлэгээ үзүүлдэг байгаа. Тэгээд яаж хөнгөлөх үү, ямар эмдэр, ямар одоо өвчний төрлийн эмдэр хөнгөлт үзүүлэх үү гэдэг юм гэвэл цаанаасаа бүх эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс эрүүл мэндийн яамнаас засгийн газраас одоо гаргадаг учраас бас энэ сонсогч нь бас бохимдох хэрэггүй болоо гэж бодож байна. Тий. За ингээ холбогдож байгаа сонсогчдод бид баярлалаа. Дараагийн дуудлага орж ирсэн байна. Энэ сонсогчийн дуудлагыг хүлээж авъя. Өглөөний минь төргий сайхан амарсан уу та? Сайхан амарсан. Сайхан амарлаа. Энийг юм асуугаад. Энэ 5 сарын 1-ний бүх хүмүүс ажиллагаа хийгээд үздэг юм гэдэг. Энэ үздэг одоо хороодуудын эмнэлэг дээр хийх шиг юм ярих шиг болох юм. Би буруу дуусчихв. Энэ тоног төхөөрөмжийн хангалттай байж юм болов уу? За хариултаа та радиогоороо сонсоорой. Баярлалаа танд. За энэ 5 сарын 1-ээс одоо нийт одоо хүн ам болон 18 хүртэлх хүүхдийг одоо насны хүүхдийг одоо урьдчилан сэргийлэх эрт дэлгэрүүлэх үзлэгт хамруулахаар одоо тогтоо шийдвэрүүд гарсан байгаа. Тэгэхээр ер нь бол иргэн болвол харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллага сонгон үйлчлүүлэх юм одоо эрхтэйгээр энэ одоо журам шийдвэрт бол тусгагдсан байгаа. Тэгвэл ер нь бол эрүүл мэндийг дэмжих төв гэдэг одоо манай төв эмнэлгүүдийн дэргэд байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлж болно. За мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулалт зарлаа. Тухайн одоо шалгаруулалтанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалт гарч ирнэ. Тэгэхээр та бүхэн маань өрхийн эмч дээр өрхийн эмч маань та бүхнийг одоо цахимаар дуудлага өгнө те тухайн товлсон сард нь тухайн насны ангилалд нь тохируулаад тухайн хүнд одоо цахимаар урилга ирүүлнэ. За мөн тухайн өрхийн эрүүл мэндийн байгууллага маань та одоо ямар эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой вэ гэдэг бас мэдээллийг тухайн хүндээ өгөөд иргэн маань тэндээсээ сонголт хийх юм боломжтой байгаа шүү. За энэ талаар ойлгомжтой тайлбар өгсөн. За 8 цаг 52 минут болсон байна. Энэ сонсогчийг сүүлийн сонсогч болгоод авъя. Та асуултаа их товчхон асуугаарай. Байна уу? Байна. Байна уу? Та сайхан амарсан уу? Наансан. Би нэг асуулт тий. Манай офис юм байгаа. Охин маань хувийн компанид ажиллаж байгаа декрет авсан. Одоо нөгөө нийгэм даатгад 2 хувиар яг төлөгдөж байгаа юм байна л да. Одоо дахиад жирэмсэн болсон охин маань. Тэгэхээр одоо энэ декретийн сунгал дахиад яваад нөгөө жирэмсний дараах марах жирэмсний өмнөх тийм төлөвтэй хамрагдах боломж байдаг гэж энэ зөв асуултууд танаас асуув. Ер нь нийгмийн даатгалтай холбоотой л асуулт байна. Энд бол яг эрүүл мэндийн хариуцсан шинжээч ирсэн байгаа учраас яг энэ талаар бол бүрэн төгс хариулт өгөх яг холбогдолтой хүн биш тийм ээ. Биш байгаа л да. Гэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд маань өөрөө жирэмсний тусламж үйлчлэхний багц буюу тэр шинжилгээнүүдэд хамрагдаж болно. Эрүүл мэндийн даатгалтай хамрагдсан тохиолдолд үн төлбөргүй үзлэг шинжилгээндээ онцлогдох боломжтой байгаа. За холбогдсон танд баярлалаа. Баярлалаа. За 8 цаг 54 минут болж байна. Баярлалаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд нэг уран бүтээлийг зориулах уу эсвэл сонсогчоос зочиндноос бас илүү олон зүйлийг дэлгэрүүлж асуух уу? За нэлээд сонсогчтой холбогдоод байгаа учраас өргөжлүүлээд сонсогчийнхаа авсан дуудлагыг хүлээж авсан дээр л гэж бодож байна. За дараагийн сонсогчийг авъя. Та холбогдсон байна. Байна уу? Сайн байна уу? Сайхан амарсан уу та? Сайхан амарлаа. Гавцтайгаа сэрж байна. Сайн байцгаана уу? За. Сайхан аварцгааж байна даа. Сайхан аварч байна уу? Товчхон 2 асуулт асууя. За. Энэ эрүүл мэндийн даатгал хэдэн төгрөгсөн бэ сарын? Даатгал нь 4000 сарын 50,400 хавцаа болж байгаа шүү. За хоёр дахь асуулт юу вэ? Биш сарын 4000 гэж жилийн 50,400 50 гаруй мянган төгрөгийг л. Энэ одоо нодны уржийн төлөөгөө усуд нөхөд төлөх үү яах вэ?
Ер нь бол нөхөж төлөхийг одоо эрүүл мэндийн даатгалаас одоо шаардж байгаа. Тэгэхээр та орон нутгийнхаа эрүүл мэндийн даатгалын эхлэлцтэй бас холбогдоод энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл аваад нөхөж төлөх шаардлагатай одоо саруудаа нөхөж төлөөд ер нь 5 сарын 1-ээс өмнө одоо бүрэн даатгалаа төлсөн байх нь шаардлагатай. Тэгжээж та үзлэг шинжилгээнд орох боломжтой болж байгаа. Говьтойд хизээ ирэх бол тэр нэг өөрчлөсөн юу үтлэг энэ төр гэдэг байгаа. Үзлэгийн хувьд бол одоо орон нутгийн иргэд маань эрүүл мэндийг аймгийнхаа нэгдсэн эмнэлэг дээр байрлаж байгаа эрүүл мэндийг дэмжих төв эсвэл одоо аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн амбулатороор одоо үзүүлэх юм боломжтой байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт амьдарч байгаа одоо сонсогчд маань бол бас буруу ойлголттой байгаа шиг нь Улаанбаатар хотоос ирж эмчнэр үүснэ гэж ойлгож байгаа шиг байна. Энэ бол тийм биш юм аа. Тэгээ яг тухайн аймаг орон нутгийнхаа мэрэгжлийн эмчнэр одоо та бүхнийг бас үүснэ. Тэгээд илрүүлнэ. Тэгээд тийм учраас тухайн сум дүүрэг одоо аймгийнхаа одоо хорооноос одоо мэдээллийг аваарай гэж одоо хэлэх байна. Өрхийн эмнэлгээс л ер нь та яг магадгүй та 40 настай бол 40 настай хүмүүс ийм төрлийн багц шинжилгээнд хамрагдах боломжтой. Та энийгээ үзүүлнэ. Танд санал болгож байгаа газар нь гэвэл дүүргийн эрүүл мэндийн газар байна. Та бүсчлээд магадгүй та 3 дугаар эмнэлэг дээр байна. Та өөрөө сонголтоо хийгээд очих боломжтой өдрөө товлоод очих газар очиж үзүүлээрэй гэдэг ийм чиглэлийг бол гаргаад өгөх юм байна, тийм ээ. За, дараагийн сонсогчийг авъя. За, холбогдсон байна. Танд ямар асуулт байна? Сайн байна. Нэг асуулт байна. За. Эрүүл мэндийн даатгалыг хуучин 16 оноос хойш төлөвлөдөг байсан. Энэ оноос эхлээд 19 оноос төлдөг болсон гэсэн үг юм болов уу? Тий, энэ оноос эхлээд 2019 оноос хойш нийт одоо төлөлтөө хийжээж одоо үн төлбөргүй үзэлтэй хамрагдах боломжтой байгаа. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр магадгүй нөгөө ажил хийдгүү даатгалыг хуваараа төлдөг иргэдийн тухайд гэвэл эрүүл мэндийн даатгалаа орхигдуулсан байгаа бол амжаад энэ 4 сардаа 5 сараас өмнө нөхөх шаардлагатай өдрүүдэд 2019 оноос хойш юр төлөөг бол төлөөд ингээд энэ үйлчилгээндээ хамрагдах боломжтой талаар өнөөдөр мэдээлж байна. Тэгэхээр бас хугацаа байна 4-р сард өнгөрч болж байгаа учраас та бүхэн энэ тал дээр хариуцлагатай хандаад нөхөд төлөөд тэгээд энэ үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ онцлогоонд хамрагдаарай гэж бас уриалъя. За дараагийн сонсогчийн асуултыг сонсъё. Холбогдсон байна та? Таныг сонсч байна. Сайхан амарсан уу та? Өнөөдөр өглөөний мэнд үзье. Баярлалаа. Танд бас. Энэ эрүүл мэндийн даатгалыг энэ оюутны сурагчдыг юу болгоод байна? За хариултаа радиогоор сонсоорой та. Баярлалаа. Асуултыг хүлээж авлаа. Тэгээд дараа нь холбогдож байгаа сонсогчтой хэлэхэд хүлээн авагчныхаа дууг зөвлөд утсаараа бидэнтэй ярилцаарай. За оюутан сурагчид дээр ахад хэдүүлээ тайлбар. Дахиад тайлбар өгвөл уулын 18 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулнаа. Тэгээд насан турш хүмүүсийг хамруулнаа гэж ирж байгаа тийм. Хоёр бүсчлээ авч байгаа. Хоёр бүсчлээ тийм. За мөн одоо оюутнууд бас хамрагдах бүрэн боломжтой. Гэхдээ энэ маань нөгөө эрүүл мэндийн даатгалтай хамрагдсан байх учраас 2017 оноос хойш оюутны үе одоо даатгалыг бол төрөөс даахаа болсон учраас эцэг эхчүүд маань бас оюутан хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлөөд бас одоо үйлчлэг ажиллагаанд бас бэлдээд байжсэн зүг баг шүү. 2017 оноос хойш төрөөс одоо оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг даахаа болсон. Тийм учраас 2019-өөс хойш одоо энэ он хүртэлх 3 жилийн хугацаанд эрүүл мэндийнхаа даатгалын төлбөрийг төлөөд оюутнууд маань хамрагдах боломжтой юм байна. За энэ талаар ер нь ингээд эхлээд ямар нэгэн үзлэг онцлогоо үйл ажиллагаа зохион байгуулагдлаа гэхэд эхний 1 сар 2 сар маш идэвхтэй байдаг. Сүүл рүүгээ ингээд иргэдийн итвэг сулраад эхэлдэг. Эхлээд ийм ачаалттай үед нь маш их очиод шантардаг ч юм уу тийм ээ. Тэгэд одоо идэвхэн сулраад хамрагдалтанд бага болоод эхэлдэг. Энэ үйл ажиллагаа хэдийн хугацаатай үргэлжлэх вэ? Тэгээд бас нөгөө насаар ингээд заагаад өгчвөл хэд ачаал үүсэхгүй байх бас магадaltaй ч юм шиг тийм ээ. За яг 5 сарын 1-ээс одоо бүх иргэд маань одоо эмнэлгийн байгууллагад очиод үзүүлнэ гэвэл мэдээж бид нар ачаалаад авахгүй. Тэгэхээр эрүүл мэндийн яамны зүгээс бол наан нь бол бид нар бол нарийн төлөлтүүдийг гаргаж байгаа. Аль ангиллаас эхлэхөө одоо ямар хороо дүүргийн иргэдийг аль одоо том одоо үндсэн төвүүд дээр авах уу гэдэг бүх одоо орон нутагт жишээлх юм бол бас одоо бүх төлөвлөлтүүдийг бид нар одоо ингээ хийгээ явж байгаа. Тэгэхээр тухайн үед нь бол бид нар одоо яг энэ насны ангиллын иргэд одоо төрүүлж хамрагдах нь шүү гэдэг одоо бас зарыг түгэн. Тэрний дараа
дараагаар иргэд маань одоо тухайн одоо эрүүл мэндийн байгууллагад очиод бас үзүүлэх шаардлагатай болно. Гэхдээ мэдээж хүн болгон одоо төрүүлж очиод их очир үүснэ тий. Их очир үүсэхийн их бухимдал үүсэх вэ. Ийм учраас ард иргэд манд хүлээцтэй энэ үзлэг шинжилгээ онцлогоо маань жилийн туршид явна. Та бүхнийг одоо үзлэг онцлогоонд хамрагддаг болж хэвшүүлэхийн тулд бид нар энэ бүх илрүүлэг үзлэгийг хийж байгаа. Тэгэхээр бол жилийн турш энэ үйл ажиллагаа маань явагдах учраас та бүхэн маань яар цандаш төвдлөхгүйгээр тухайн оноос нь сартаа оноос нь насныхаа ангилд ирж хамрагдах нь бол зүйтэй гэж үзэж байна. За баярлалаа. Энэ өглөөний өглөө хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Энэ өглөөний зочноор Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын шинжээч Туяа ярьж оролцож иргэдийн сонирхсан асуултуудад хариулт өглөө.